Эх оронч худалдаа аваад үндэсний үйлдвэрлэл 2020 гэдэг үзэсгэлэнгийн үеэр бас бид нар семинар хэлцүүлгийг зохион байгуулж байгаа. За өнөөдрийн ээлжид семинар маань бол энэ шинэ бүтээл ашигтай загвар бүтээгдэхүүний барааны тэмдэг за газар зүйн заалттай холбоотой мэдээллийг хий. За энэ өнөөдрийн семинарт манай оюун эмчийн газрын ажилтны эмчийн хэрэгцээний барааны тэмдэг шинжиж оюун зэцэн за мөн газрын оюун эмчийн газрын хөгжиж ирэх шинжиж 8 дараа оролцож энэ сэдвүүдээр мэдээлэл хийсний зараас асуулт хариулт явах юм аа. Тэгээд 10-аас 12 цаг гэдэг 2 цагийн хугацаанд өнөөдөр маань семинар маань болох юм. Тэгээд энэ бас энэ ашигтай загвар барааны тэмдэг газар зүйн заалт маань бас манай үйлдвэрлэлд нь одоо худалдаа их зах зээл нэвтрүүлэх нэлээд чухал асуудал байдаг учраас энэ дээр та бүхний бас тэгтээ оролцохыг урьж байна. За ингээд оюун цэцнийг урьж байна. За сайн байна уу? Бүгдээрэнд энэ өглөөний минь төргээд оюун эмчийн газрын барааны тэмдэг шинжээж оюун цэцэн. За өнөөдрийн миний ярих сэдэв бол ажилтны өмч, оюуны өмч тэр дундаа ажилтны өмчийн хамгаалтын талаар ярих юм байна. Оюуны өмч тэр дундаа ажилтны өмчийн хамгаалалт эрх зүйн объектын тухай ярих юм байна. Өнөөдрийн агуулгын өрөөнд бол ажилтны өмчийн тухай ерөнхий ойлголт, мөн ажилтны өмчийн объектууд түүний хамгаалалт хэрхэн байдгийг, за оюуны эмчийн мэдээллийг одоо хэрхэн олж авах талаар мэдээлэл өгнө. За оюуны эмч маань өөрөө үндсэндээ хоёр үндсэн салбараас бүтэж байгаа. За ажилтны өмч болон зохиогч эрх үндсэн юм хоёр салбарт хуваагддаг байгаа. Ажилтны өмч дотроо бол оюуны эмчийн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт, барааны тэмдэг гэсэн үндсэн юм объектуудтай. За би объект бас бүрээр нь хэрхэн хамгаалагддгийг, эрх зүйн хамгаалалт нь ямар гэдгийг талаар товч мэдээлэл өгнө. За бидний одоо харж байгаачлан одоо бидний өргөн хэрэглээ болдог телевизийн мэдээллийн хувьд бол ингээ оюуны эмчийн бүхэл бүтэн объектууд бүгдээрээ багтсан байдаг. За энэ ажилтны өмчтэй шинэ бүтээл маань энэ юунаар харагдаж байна гэхээр энэ телевизийн одоо дуу бичлэгийн технологи одоо техникийн шийдлүүд маань шинэ бүтээлбэр ашигтай загвараар хамгаалагдсан байдаг бол за гадна энэ телевизийн гаднах дизайны хувьд бол бүтээгдэхүүний загвараар хамгаалагддаг байгаа. За барааны тэмдгээр бол энэ телевизийн маань Sony гэдэг нэр буюу лого бол барааны тэмдгээр хамгаалагдав. За энэ телевизээр гарч байгаа зохиогч эрхийн буюу контентууд бол зохиогч эрхээр хамгаалагддаг байгаа. За өнөөдөр болохоор би зөвхөн одоо ажилтны өмчийн талаар объектуудын талаар ярина. Манай шинжээч намын маань зохиогч эрх түүний хамгаалтын талаар ярихаар байгаа шүү. За ер нь бол ажилтны эмчийн эрх зүйн орчин бол 3 үндсэн хуулийн хүрээнд явагдаж байгаа. За патентын хуулиар бол түрүүн ярьсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар хамгаалагддаг бол барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар барааны тэмдэг буюу газар зүйн заалт маань хамгаалтын эрх зүйн зохицуулалт явагдаж байгаа. За бид оюуны эмчийн тухай хууль маань 2020 онд батлагдсан байгаа. За энэ хүү хуулиар бол энэ өмнөх одоо хуулиудаар зохицуулагдаж одоо давхцалтай байсан зарим одоо эрх зүйн зохицуулалтыг зохицуулж өгсөн байгаа. Ерөнхий хуулиар одуулж өгсөн байгаа. За энэ ерөнхий хуулиас бид энэ үндсэн 3 хуулиас гадна Монгол улс олон улсын хэд хэдэн гэрээ хэлцээрт нэгдсэн байгаа. За энэ дээр болохоор ажилтны өмчөд хамаарах олон улсын гэрээ хэлцээрүүд харагдаж байна. За жишээ нь одоо Парисын конвенц бол бүхэл бүтэн ажилтны өмчийн үндсэн зарчмыг тодорхойлж өгсөн гэрээ байж байгаа. За мөн патентын хамтын ажиллагааны гэрээ байна. За олон улсад барааны тэмдгийг хэрхэн бүртгүүлэх талаар бол Мадридын хэлцээр болон протокол гэж харагдаж байгаа. За мөн одоо бүтээгдэхүүний загварын хамгаалтын тухай Гагийн хэлцээр буюу олон улсад одоо хэрхэн бүтээгдэхүүний загвараа хамгаалах талаар зохицуулж өгсөн юм гэрээ байж байгаа. За мөн одоо дагалдах энэ процессын гэрээнүүд бас байж байгаа. Энэ бараа үйлчилгээний хэрхэн ангилдаг тухай нийцийн хэлцээр байна. За барааны тэмдгийн хуулийн буюу процедурын гэрээ болох Сингапурын гэрээ гэдэг ийм олон улсын гэрээнд нэгдсэн бай. За ажилтны эмчгээд энэ түрүүний яриадсан миний одоо яриадсан шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, патентын маань хамгаалтын үндсэн зарчим нь юу гэдэг юм бэ? Монгол улсад бүр барааны тэмдгээ бүртгүүлснээр одоо энэ эрх нь үүсчихэд, энэ онцгой эрх үүсчихэд. Зарим оронд бол ашиглалт шаарддаг, зөвхөн одоо ашигласан байхыг шаарддаг бол Монгол улсын хувьд бол барааны тэмдгийг хамгаалсан байх шаарддаг, бүртгүүлсэн байхыг шаарддаг. Эхэлж одоо мэдүүлэх зарчимтай байдаг.
хэн одоо эхэлж мэдүүлсэн барааны тэмдэг буюу шинэ бүтээл ашигтай загвараар эрхийн хамгаалтыг олж авна. За мөн чанарын шүүлтийг бол бүх объектын хувьд бол хийдэг. Бид Монгол Улсын хувьд бол шүүлт хийсэн бүх мэдүүлгийг бол хэвлэлж нийтэлж байгаа. За эрхийн хамгаалтын хугацаа бол объект тус бүрээс хамаарат 7-оос 20 жилийн хугацаатай байж байгаа. Жишээ нь одоо барааны тэмдэг маань 10 жил байдаг. Байхад одоо шинэ бүтээл 20 жил, за ашигтай загвар маань 7 жил ингээд газар зүйн бүтээгдэхүүний загвар маань 10 жилийн хугацаанд хамгаалагдах жишээтэй. За ингээд хамгаалагчны дараа барааны тэмдгийн хувьд бол хугацаа сунгах бололцоотой байдаг. 10 жилээр барааны тэмдгийн маань хугацаа сунгаад явж байдаг. Шинэ бүтээл ашигтай загвар бүтээгдэхүүний загварын хувьд бол хугацаа сунгадгүй. Одоо нэг эрхийн хамгаалтаар энэ хугацаа дууссан тохиолдолд эрхийн хамгаалтанд дуусч байдаг. Ийм зохицуулалттай байдаг. За шинэ бүтээл аж үйлдвэрийн одоо эхний нэг объект бол шинэ бүтээл гэж байгаа. Энэ байгалийн хуульд тулгуурлан сэтэж үндслэгийн тодорхойлсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүн хамгаалах шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг бол бүтээгдэхүүн шинэ бүтээл гэж байгаа. За одоо манай энэ хуулиуд маань одоо 2021 онд одоо энэ патентын хууль маань шинжилсэн найруулга өөрчлөлт орж байгаа. За энэ патентын тухай хуулийн шинжилсэн найруулгаар болохоор шинэ бүтээл гэж байгалийн хуульд тулгуурлан сэтэж үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг хэлнэ гэдээ бол шинжилсэн найруулгаар оруулсан байж байгаа. За шинэ бүтээлийн хувьд бол 3 үндсэн шалгуур хангаж шинэ бүтээл патент олгодог. За бүтээл маань одоо оюуны бүтээл маань шинэ байх ёстой, шинэ бүтээлийн түвшин агуулж авах ёстой, мөн үйлдвэрлэлд ашиглах боломжтой байх ёстой гэдэг үндсэн 3 шалгуурыг хангаж шинэ бүтээлийн патент олгодог байна. За шинэ бүтээлд бол патент олгодог, хамгаалтын хугацааны 20 жил. За нутаг дэвсгэрийн үйлчлэлтэй буюу энэ юугаар эрхийн хамгаалтын үйлчлэл нь нутаг дэвсгэрээс шин чанартай байдаг. Монгол улсад хамгаалагдсан таны патент зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчинтэй. За бүс нутгийн патент гэж байгаа. Энэ хэд хэдэн улсуудын бүс нутагт хамгаалагдсан бол энэ нь бол бүс нутгийн хамгаалалттай патент гэж ойлгож болно. За шинэ бүтээлийн үед бол мөн онцгой эрх олгодог. Та бүртгүүлээд одоо эрхийн хамгаалалтаа хийлгэснээр танд одоо онцгой эрх үүсэж байдаг. За эрх зүйн зохицуулалтын хувьд шинэ бүтээлийн хувьд хамаарах гэрээ болон олон улсын гэрээ болон хуулиуд энэ мэдээж патентын тухай хууль байж байгаа. За мөн аж үйлдвэрийн хэмжээ хамгаалах тухай Парисын конвенц бол энд хамаарч байдаг. За мөн патентын хамтын ажиллагааны гэрээ гэдэг нь олон улсын гэрээ байж байгаа. Энэ гэрээний дагуу олон улсад патентаа хэрхэн хамгаалах талаар зохицуулж өгсөн энэ гэрээ байж байгаа. За мөн одоо шинэ бүтээл маань өөрөө олон улсын ангилалд хамаарч байдаг. Энийг зохицуулдаг гэрээ бол Страсбургийн хэлэлцээр буюу олон улсын ангилын гэрээ байж байгаа. Энд бас Монгол улс нэгдэн орсон байдаг. За шинэ бүтээлийн маань хувьд бол тооцохгүй зүйлсийг ингээд тодорхойлоод маань хуульд маань заагаад өгсөн байж байгаа. Мэдээж нээлт шинжилгээ ухааны онол математикийн арга гэдэг компьютерийн програм алгоритм гэдэг энэ хуульд маань бол яг ингээд шинэ бүтээлээр тооцохгүй зүйлсийг заагаад өгсөн байж байгаа. За шинэ хуулийн шинжилсэн найруулгаар бол нөгөө хүн амьтны клон гаргаж авах арга буюу эсийн генийн төрлөх байдлыг өөрчлөх арга, хүний үр хөвлийн үйлдвэрлэлийн болон арилжааны зорилгоор хэрэглэх арга ажиллагаа бол шинэ бүтээл тооцохгүй зүйлс бол нэмэлт өөрчлөлтөөр орсон байж байгаа. За бүртгэлийн процессын хувьд бол мэдээж та Монгол улсад оюуны өмчийн газар мэдүүлгээ өгөөд бүртгүүлснээр энэ бүртгэлийн маань процесс эхэлж байгаа. За шинэ бүтээлийн мэдүүлгийг та Монгол улсын оюуны өмчийн газар төгснөөс хойш 18 сарын хугацаа буюу 18 сарын хугацаанд бол эрхийн хамгаалалт олгож байгаа. За энэ дээр бол манай ерөнхий бол процесс харагдаж байгаа. Хэрхэн одоо мэдүүлгийг хүлээж авах, мөн чанарын шүүлтэнд яаж ордог, тэгээ патент олгох дүгнэлт одоо гарсны дараа бол хэвлэн нийтлээд энэ хэвлэн нийтлсэний дараа бол нөгөө хураамж төлөөд гэрчлэгээ олгож байгаа, патентын гэрчлэгээ олгож байгаа. За ерөө одоо гэрчлэгээ олгосны дараа танд ямар нэгэн одоо таны одоо шинэ бүтээлийн патентыг
бүртгэхгүй тохиолдолд яг гэр манайхад хажуудаа маргаан шийдвэрлэх комисс ажиллаж байдаг. Оюун нэмжийн газрын маргаан шийдвэрлэх комиссд одоо патенттай холбоотой маргаанаа өгөөд одоо шийдвүүлж болж байгаа. За дараагийн процесс бол мөн шүүхийн аргаар бас үйл ажиллагаа процессоо явуулж болно. За дараагийн ажил нэг объект бол ашигтай загвар байгаа. Ашигтай загвар бол бид нэр бол миний патент ч гэж хэлж болдог. Зөвхөн одоо үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл аргад хамаарах үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шийдлийг хэлнэ гэд манай хууль заасан байж байгаа. За патентын хуулийн шинжилсэн найруулгаар болохоор ашигтай загвар маань одоо тодорхойлолтод арай өөрчлөгдөд багаж төхөөрөмж хийц хэлбэр эсвэл түүний бүрэлдэхүүн хэсэгт хамаарах техникийн шийдлийг хэлнэ гэд одоо шинжилсэн найруулгаар оруулж өгсөн байж байгаа. Ашигтай загварны хувьд бол шинэ бүтээл тавигдах 3 шалгуураас шинэ байх шаардлагыг хангаж байвал үйлдвэрлэлд ашиглах боломжтой байх юм бол энэ одоо патент шинэ бүтээл ашигтай загварын гэрчлэгээ олох боломжтой. За энэ дээр бол шинэ бүтээлийн төвшингийн шалгуур бол тавигддаггүй байгаа. За нэг түрүүний ярьсан шинэ бүтээл ашигтай загварын маань ялгаа нь бол энд харагдаж байгаа. Мэдээж хоёулаа онцгой эрхийн баримтчиг. За шинэ бүтээлийн үед патент олгож байгаа ашигтай загварын гэрчлэгээ олгож байгаа. Хүчинтэй хугацааны үед бол ашигтай загвар маань 7 жил байхад шинэ бүтээл маань анхдагч огноноос хойш 20 жилийн хугацаанд хамгаалагддаг байна. За шүүлт их хугацааны үед арай ялгаатай. Патентын шүүлт маань 9 сарын хугацаанд хийдэг бол ашигтай загварын шүүлт их хугацаа бол 1 сар байж байдаг. За түрүүний ярьсан миний патент олгох шалгуурууд байж гин патентын хувьд бол үндсэн 3 шалгуур байж байгаа бол ашигтай загварын хувьд үндсэн 2 шалгуурыг хангаж байгаа тохиолдолд танд ашигтай загварын гэрчлэгээ олгох болцоотой байх нэ. За энэ дээр болохоор та бүхэн харж байгаа ашигтай загварын мэдүүлгийг оюун нэмжийн газарт хүлээж аваад 1 сарын дотор одоо бүртгэх хэсэг талаар шийдвэр гаргадаг байгаа. Энэ бол манай оюун нэмжийн газарт явагддаг ерөнхий процесс маань бол энд харагдаж байгаа. За хэрвээ танд гэрчлэгээ олохоос татгалзсан шийдвэр гарах юм бол манай оюун нэмжийн газрын маргаан шийдвэрлэх комиссараас шийдвэрлүүлж болох юм нээлттэй байдаг. За оюун нэмжийн дараагийн нэг объект буюу бүтээгдэхүүний загвар гэж байгаа. За бүтээгдэхүүний загвар нь бол бүтээгдэхүүний гадаад хэлбэр хийцэд хамаарах гоёл чимэглэлийн болон өнгөний хослол агуулсан шинээр зохион бүтээсэн өвөрмөц шийдлийг хэлнэ гэд заагаад өгсөн байна. Ер нь бол бүтээгдэхүүний загвар бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс хийц хэлбэр өнгө бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг гэд бас энэ патентын тухай хуулийн шинжилсэн найруулгаар энэ маань бүтээгдэхүүний загварын маань тодорхойлт арай өөрчлөгдөж байгаа. За бүтээгдэхүүний загвар одоо олон улсад байдаг жишээнүүдээс энд харж байна. Бидний эргэн тойронд байдаг бүхэл одоо техник технологи эд зүйлсийн бүх гаднах дизайн өвөрмөц хийцүүд бол бүтээгдэхүүний загвараар хамгаалагддаг байна. За мөн одоо гоёл чимэглэлийн зүйлсийн хэлбэр хийц дизайн ингээд бүтээгдэхүүний загвараар бол хамгаалагддаг байна. За эрх зүйн зохицуулалтын хувьд мөн үндсэн хууль болох патентын тухай хуулиар хамгаалагдаж байгаа. За мөн олон улсын олон гэрээ хэлэлцээрийг бас энд мөрдөж ажилладаг. За олон улс тэрвээ та олон улс барааны бүтээгдэхүүний загвараа бүртгүүлэх юм бол бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай гагийн хэлэлцээр энэ давуу олон улсад бол бүтээгдэхүүний загвараа бол хамгаалуулж болох нэ. За бүтээгдэхүүний загварын нөгөө процесс буюу одоо дагалдах гэрээнүүд байгаа. Энэ нь бол олон улсын ангиллыг хэрхэн тогтоох тухай Локарногийн хэлэлцээр гэдэг энэ хэлэлцээрт мөн нэгдэн орсон байж байгаа. За тавигдах шаардлагын хувьд бол үндсэн 2 шаардлагыг тавьж байгаа. Шинэ байх ёстой гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй байх гэсэн ер нь бүтээгдэхүүний загвар тавьдаг үндсэн шаардлагууд маань энд харагдаж байна. За бүтээгдэхүүний загварт бол тооцохгүй зүйлс гэж байдаг юм байна. Энэ талаар манай хуулийн 30 дугаар хэсэгт заасан байж байгаа. За төрийн сүлд, төг далбаа, тамга шатлал, одон тэмдэг, гадаад орны төрийн талбай, бэлэг тэмдэг, түүнтэй ижил төсөөтэй байгаа зүйлс бол бүтээгдэхүүний загвараар хамгаалагддаг байна. За нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харшвал
бүтээгдэхүүний загвар хамгаалагддаг гэдэг. За тэгээд мөн үндсэн зориултад хамаарч байгаа шийдлүүд байх юм бол барааны газар зүйн залтаа биш бүтээгдэхүүний загвараар бол хамгаалагддаггүй байх нэ. За бүтээгдэхүүний загварын одоо бүртгэлийн процесс бол энд харагдаж байна. За мэдүүлгийг хүлээн авснаас 20 хоногийн дотор бүртгэлийн хямжаа, за мөн чанарын шүүлтгийг 9 сар дээр нэмэх нь 3 сар буюу 12 сарын дотор мөн чанарын шүүлт хийгээд ерөө таны бүтээгдэхүүний загвар хамгаалагдах болцоод бол патент олох тухай дүгнэлт гараад ингээ хэвлэлд нийтэлдэг байгаа. За оюуны өмчийн ажил дээр өмчдөг дараагийн нэг объект бол барааны тэмдэг байж байгаа. Бидний одоо хэлж зансан брэнд буюу лого ингээд байдаг. За барааны тэмдэг бол ер нь бол нэг этгээдийн бараа үйлчлэгийг нөгөө этгээдийн бараа үйлчлэгээс ялгах зорилгоор хэрэглэгдэж байгаа. Ялгагдах чадвартай аливаа илэрхийллийг барааны тэмдэг гинэ гэдэг манай хуульд бол төгсөн байж байгаа. За барааны тэмдгийн маань илэрхийлэгдэх хэлбэр болохоор үндсэн буюу одоо уламжлалт хэлбэр бол үг дүрсийн хослолмол гэдэг хэлбэр байдаг. Үүнээс гадна одоо уламжлалт бус хэлбэрийн дуу аваа, үнэр, голограмм, өнгийн тэмдгүүд бол сүүлийн үед бол нэлээд бүртгэгддэг болж байгаа. За уламжлалт хэлбэрийн тэмдгүүд дотроос бол үг дүрсийн хослолмол буюу үгэн тэмдэг бол дийлэнх хувийг эзэлдэг. За мөн одоо 3 хэмжээст буюу 3D тэмдгүүд бол нэлээд сүүлийн үед одоо бүртгэгдэх болсон байгаа. За барааны тэмдэг маань үндсэндээ дотроо бол 2 үндсэн төрөлтэй байдаг. Гэрчлэг тэмдэг, хамтын тэмдэг буюу ингээ 3 үндсэн төрөлтэй байгаа. За гэрчлэг тэмдгийн хувьд бол тухайн одоо үйлдвэрлэгчийн буюу одоо нийгмийнхаа шаардлагыг хангаж байгаа аливаа аж ахуй нэгжийн бол гэрчлэг тэмдгийг бол хэрэглэж болдог. За гэрчлэг тэмдгийн хувьд манад бол нэлээд хэдэн гэрчлэг тэмдэг бүртгэгдсэн байж байгаа. За хамтын тэмдгийн хувьд бол манад одоо бүртгэгдсэн тодорхой жишээ бол байхгүй байгаа. За барааны тэмдгийн зохицуулалтын хувьд бол зохицуулын зохицуулбар нэлээд одоо 5-9 оноос эхлээд одоо барааны тэмдгийн дүрмээс эхлүүлээд за зохицуулагддаг байж байгаа. 1997 онд бол барааны тэмдэг аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуулийг анх баталж байсан. За энэ хуулиас хойш манай барааны тэмдгийн хууль маань хэдэн удаа өөрчлөлт ороод 2003 онд барааны тэмдэг газар зүйн залтын тухай хууль гэх энэ хууль маань батлагдчихсан. Энэ дээр болохоор нөгөө газар зүйн залтын эрхийн хамгаалтыг энэ хуульд анх удаа оруулж ирж өгсөн. За 10 онд бол барааны тэмдгийн газар зүйн залтын тухай хууль шинжилсэн найруулгаар батлагдсан байж байгаа. Одоо энэ хууль маань 2021 онд нэмэлт өөрчлөлт орохоор одоо өргөн бариад байж байгаа. За мөн одоо барааны тэмдгийн эрхийн хамгаалтыг олон улсад хэрхэн бүртгэгдэг, энэ бүртгэлийн процессыг зохицуулдаг олон улсын гэрээнд Монгол улс нэгдэн орсон байж байгаа. За мөн дагалдах буюу процессын гэрээнүүд барааны тэмдгийн ангиллалыг хэрхэн тогтоох тухай нийцийн хэлэлцээр за барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ гэдэг энэ олон гэрээнд бол Монгол улс нэгдэн орсон байдаг. За энэ гэрээнийхээ дагууч бид нар олон улсаас одоо барааны тэмдэг бүртгэх олон улс барааны тэмдэгээ бүртгүүлэх ажиллагааг оюуны өмчийн газар хэрэгжүүлдэг байгаа. За барааны тэмдгийн хувьд бол тавигдах үндсэн шаардлага нь хуулийн 5.1.5.2 барааны тэмдэгт ямар зүйлийг тооцдог вэ? За барааны тэмдгээр ямар зүйлийг бүртгэдэг вэ талаар бол тодорхой зааж өгсөн байна. За жишээ нь бол барааны тэмдгийн хуулийн одоо 5.1-ийн болохоор өсөг тоо, геометри, энгийн дүрс нийтээр хэрэгэлдэг нэр томьёо дангаараа байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэггүй байх нэ. За мөн одоо энэ бидний хэрэгэлдэг нийтээр хэрэгэлдэг тэмдэглэгээнүүд энд харагдаж байна. За мөн одоо мэдүүлж байгаа барааны тэмдэг хэрэглэх бараа үйлчлэгэнд хамаарх үйлчлэгийн салбарт хэрэгэлдэг нийтлэг хэрэгэлдэг нэр томьёо байх юм бол одоо жишээ нь ATM 24 цагийн банк гэдэг энэ тэмдэглэлүүд бол барааны тэмдэгээ бүртгэгдэх боломжтой. За мөн одоо тухайн бараа үйлчлэгийг
тодорхойлсон нэр, тоо хэмжээ, жин чанар зориулалтаа тайлбарласан байх нь бол барааны тэмдгээр бүртгэдэг. За яа манай тохиолдолд бол энэ манай үйлдвэрлэгч нар болохоор яг энэ заалтууд одоо тохирохгүй барааны тэмдгийг ихээр оруулж иж бүртгүүлэхээр яадаг. Одоо жишээ нь дугуй болонтой за салиам гэдэг яг энэ бүтээгдэхүүний үндсэн нэр төрлийг бол заасан үгтэй одоо барааны тэмдэг маань бол өөрөө бүртгэгдэх боломжгүй байдаг. Ер нь бол барааны тэмдэг маань өөрөө тийм оноос нь нэр буюу ямар нэгэн утга агуулаагүй оноос нь нэр ч юм уу одоо хүнд санагдах дуудагдахад хялбар ийм тэмдгүүд бол барааны тэмдгээр амархан бүртгэгдэх бололцоотой байдаг. За ингээд барааны тэмдгээ ингээд тайлбарлаад бичсэн ч юм уу бараа үржлэгийг тодорхойлоод бичсэн за зориулалтаа тайлбарлаад бичсэн барааны тэмдэг маань бол бүртгэгддэггүй байх нэ. За би түрүүн хэлсэнтэй мөн жин чанар зориулалтаа тайлбарласан одоо манай зарим жишээнүүд харагдаж байна. Тэгээ VIP такси ч юм уу, ухаалаг банк одоо шинэ хүнс гэдэг шинэ чанараа бүр зориулалтаа ингээд тайлбарлаад бичсэн ийм тэмдэг маань барааны тэмдгээр хамгаалагддаг байх нэ. За мөн одоо сав баглаа бодлын эрдийн хэлбэр 3D эрдийн хэлбэр байх юм бол манай хуулиар бол хамгаалагддаг байгаа. За Монгол улсын түүх соёлын дурсгал зүйлийн нэр дүрс дангаараа байх юм бол бас барааны тэмдгээр бүртгэгддэг байдаг. За энэ бол Монгол улсын түүх соёлын дурсгал зүйлийн үеийн жагсаалтанд багтсан зүйлс одоо байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг. Бид нар бол энэ соёлын үеийн жагсаалтанд бол хайлт хийж дүгнэлт гаргаж яадаг. За мөн Монгол улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хүрэг зураг байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг байх нэ. За мөн одоо Монгол улс Парисын конвенц дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын сүл талбай гэдэг энэ олон улсын сүл талбай байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг байгаа. Одоо жишээ нь одоо хүүхдийг хамгаалах энэ олон улсын байгууллагын логотой ижил буюу төсөөтэй барааны тэмдэг байх юм бол бид нар бол бүртгэгддэг байх нэ. За барааны тэмдгийн 5-2-д барааны тэмдгээ бүртгэхгүй зүйлс гэдэг барааны тэмдгээр ямар зүйлийг бүртгэхгүй гэдээ бас заагаад өгсөн байгаа. Мөн одоо Монгол улсын төрийн одон медаль болон хяналтын албан ёсны тэмдэг дардтай ижил төсөөтэй хаан бол барааны тэмдгээр бүртгэгддэг байх нь. За мөн Монгол улсад нэрд гарсан хүний бүтэн нэр, зохиомол нэр, түүнээс бүрдсэн тухайн хүний одоо өв залгамжлагчийн зөвшөөрлөггүй байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг. За мөн одоо агуулга нь нийгмийн журам, зан сартуунд хаш байх юм бол барааны тэмдгээр бүртгэгдэх байх нь. За гарал үүслийн хувьд бол барааны хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол барааны тэмдгээр бүртгэгдэх байх нэ. За одоо Монгол улсад 5-2-ын 7 буюу Монгол улсад бүртгэгдсэн эсвэл бүртгэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа уршигын дэрэг барааны тэмдэгтээ ижил төсөөтэй байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг. Манай болохоор Монгол улсын хувьд бол 5-2-ын залтаар одоо ихэнх татгалзлууд маань гарч идэг. Энэ Монгол улсад бүртгэгдсэн барааны тэмдэгтээ ажил төсөөтэй тэмдгүүдийг манай үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүртгүүлэхээр мэдүүлэхээр оруулж ирдэг. Одоо энэ тохиолдолд бол одоо ижил төсөөтэй энэ тэмдгүүд байх юм бол барааны тэмдгээр бүртгэгддэг байх нэ. За мөн одоо Монгол улсад нийтэд түгээмэл болсон зохиогчийн эрх түүнд хамаарах аж үйлдвэрийн өмчтэй одоо илэрхий зөрчилдөхөөр барааны тэмдэг байх юм бол бас бүртгэгддэг байх нэ. За барааны тэмдгийн бол үндсэн зарчим энэ мэдээж бүртгүүлснээр онцгой ирхүүлсэн. За эхэлж мэдүүлэх зарчмыг Монгол улсын хувьд мөрддөг байгаа. За зарим оронд бол би түрүү хэлсэн төрүүлж ашигласан байхыг шаарддаг бол Монгол улсад төрүүлж мэдүүлсэн байж танд онцгой ирхүүлсэх нэ. За мөн чанарын шүүлт хийдэг. За бүртгэлийн хүчинтэй хугацааны хувьд 10 жил. За энэ хугацааг 10 жилээр сунгаад хожуулдаг. Монгол улсын хувьд бол ингээд анх 1960 онд бүртгэгдсэн тэмдэг байхад 10 жилээр сунгадаад өдөө хүртэл одоо хүчинтэй тэмдэг бол бүртгэлтэй байж идэг. За бүртгэлийн процессын хувьд бол энэ харагдаж байна. Барааны тэмдгийн хувьд бол хаалж үлтийн хугацаа 9 сар, түүн дээр нэмэлт бол 6 сар байдаг. За хэрэв бүртгэгдсэн барааны тэмдгийг бид нэр хэвлэлд нийтлээд
гэрчлэгээ олгодог байгаа. За хэрвээ бүртгэгээс татгалзсан эцсийн шийдвэртэй холбоотой маргаан байх юм бол мөн маргаан шийдвэрлэх комиссоор шийдвүүлж болдог. Энэ маргаан шийдвэрлэх комиссийн дараагийн одоо шат бол шүүхийн процессор бас мөн шийдвүүлж болдог байна. За ажил дүрмжийн дараагийн нэг объект бол газар зүйн заалт байгаа. За тухайн газар нутаг байгаль цаг уурын өсөл хүмүүсийн дадал заншилтай нэр хүнд одоо бусад онцлог шин чанар нь салшгүй холбоотой тийм нэрийг бол газар зүйн заалт гэж байгаа. За газар зүйн заалтын хувьд бол барааны тэндээс ялгагдах юм бол нийтийн өмч буюу одоо барааны тэндийг бол зөвхөн мэдүүлэг гаргаж хувийн хуулийн этгээд авдаг бол газар зүйн заалтыг бол холбоо нийгэмлэг юм нийтийн тийм байгууллагууд бол өмчлөх эрхтэй байдаг. За бараа бүтээгдэхүүн одоо барааны тэмдэг маань бараа бүтээгдэхүүн үйлчлэгэнд хамаардаг бол газар зүйн заалт зөвхөн бараа бүтээгдэхүүнд хамаарч идэг. За онцгой эрхийн хувьд бол эзэмшигчийн онцгой эрх гэж ярьдаг бол за газар зүйн заалтын хувьд хэрэглэгчийн онцгой эрх ярьдаг байгаа. За Монгол Улсын хувьд бол 30 гаруй газар зүйн заалт бүртгэгдсэн байж байгаа. Бидний одоо мэддэг сайхны ариг, усын цацарган гэдэг энэ олон газар зүйн заалтууд бол Монгол улсад бүртгэгдсэн байдаг байна. За оюуны өмчийн мэдээллийг бол манай оюуны өмчийн газрын вебсайтаас авч болно. Мөн оюуны өмчийн талаар дэлгэрэнгүй бол цааш мэдээ оюутан сурталчилах хамгийн хэрэгтэй вебсайт бол энэ дэлхийн эмчийн байгууллагын вебсайт байж байгаа. За мөн оюуны өмчийн газрын мэдээлэл вебсайт дахь оюуны өмчийн газрын мэдээллийн сан буюу iPhone Publishers мэдээлэл авч болно. За Монгол Улсын хувьд бол e-filing буюу цахим мэдүүлгийн системийг бол хэрэгжүүлээд эхэлсэн байж байгаа. Та бүхэн одоо өөрийн бүтээл, оюуны бүтээлээ цахимаар мэдүүлэх боломжийг бол олгож байгаа. За мөн одоо үүнээс гадна олон улсын барааны тэмдгийн мэдээллийн санг, дэлхийн мэдээллийн санг багтаасан Global Brand Database-аас бас та бүхэн мэдээлэл харж болно. За мөн бүтээгдэхүүний загварын мэдээлэл багтаасан дэлхийн бүтээгдэхүүний загварын мэдээллийн санг буюу Global Design Database-аас бол та бүхэн мэдээлэл харж болох нь. За мөн бараа үйлчилгээний одоо барааны тэмдгийн үед бараа үйлчилгээ тодорхойлоход зарим төвөгтэй асуудал тулгардаг. Энэ маань одоо манай оюуны эмчийн газрын вебсайтад MGS гэдэг програмыг хэрэглэдэг. Бараа үйлчилгээний хайлтын сан буюу та бараа үйлчилгээгээ хэрхэн тодорхойлоход энэ одоо хайлтын систем маань тусалдаг байна. За мөн олон улсын барааны тэмдгийн хайлтын сан байж гин мөн патентын хайлтын сан буюу дэлхийн эмчийн байгууллагын патент скоп гэдэг хайлтын сан байж байгаа. 95 сая патентын мэдээлэл авуулсан. Энэ сангаас бол мэдээлэл харах болцоотой. За мөн Spasnet буюу Европын патентын газрын ийм патентын мэдээллийн ийм сан байж идэг. За эндээс бол та бүхэн бас мэдээлэл авах болцоотой байгаа шүү. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Ихтгэгч оюун цэцэндээ баярлалаа. Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн хэрэгцээний бараа тэмдгийн шинжээч оюун цэцэн сая шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай ойлголтыг бидэнд өглөө. За бид одоо хөтөлбөрийнхаа дагуу 2 дугаар ихтгэлээ сонсно. Эхний ихтгэгчтэй маань холбоотой асуудал байвал манай үзэгчид маань үзэж байгаа лайвынхаа коммент хэсэгт асуултаа тавьж болно. Бид нар 11 цагаас асуулт хариултын хэсгээр бол та бүхний асуултыг одоо энэ ихтгэгчдээсээ тавиад хариултыг авах юм байгаамаа. За одоо зохиогчийн эрхийн тухай сэдвээр оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн эцсийн шинжээч номин дээр та бүхэн мэдээлэх болно. За ихтгэгчдийнхээ урьж байна. Тооно шилжүүлье. За оюуны өмч гэж бол бүтээл сэтгэлгээний үр дүнд бийсэн аж үйлдвэр, шинжлэх ухаан, уран сайхны салбарт хамаарах хэцүү боломж одоо эрх нь юм аа. Оюуны өмч дотор бол аж үйлдвэрийн өмчөд бол одоо саяны одоо манай хэлсэнчлэн одоо шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт гэсэн объектууд хамаардаг бол одоо зохиогчийн эрхийн хувьд. За би зохиогчийн тал дээр зохиогчийн эрх гэж одоо ерөнхийд нь бүтээл хэмээн нэрлэх дотор зохиол, уран сайхны бүтээлийн хувьд одоо зохиолч, зураач, бусад уран бүтээлч олгож хэрэгжүүлдэг эрхтэй холбоотой хуулиудын одоо зохицыг одоо хэлнэ. За зохиогчийн эрхийн хувьд бол
хамгаалагдах бүтээлүүдийн төрлүүдийг бол энд гаргаж ирсэн байна. За бүтээл нь одоо бодит хэлбэр, дахин бүтээгдэх шинж, бие даасан байдлын түвшин, ашиглах тийм төрөл ба бусад шинжээр одоо ялгагддаг. За зохиогчийн эрхийн одоо объект нь одоо ямар нэг одоо хэлбэрт илэрхийлэгдэх шаардлагатай байдаг. За жишээ нь одоо бичгийн хэлбэр гэж байна тийм. Бичгийн хэлбэрт бол альва одоо гар бичмэл, нот бичмэл зэрэг бүтээлүүд хамаардаг. За аман хэлбэрт бас илэрхийлэгдэн. За аман хэлбэрийн илэрхийлэгдэхэд бол нийтийн өмнө одоо үг хэлэх, эсвэл олон нийтэд одоо тоглолт хийх зэрэгээр бол илэрхийлэгдэх. За авиа дүрс бичлэгийн хэлбэр гэж байна. Авиа дүрс бичлэгийн хэлбэрт бол одоо тэ дүрс бичлэг одоо хальсны, CD гэдэг гэх зэрэгээр одоо зохиогчийн эрхийг бол авиа дүрс бичлэгийн хэлбэрээр илэрхийлэх нь. За дүрслэг урлагийн хэлбэртэй гэж бас хэлбэрээр илэрхийлэгдэн. За үүнд бол одоо фото зураг, уран зураг, шугам зураг, баримл зэрэг зүйлүүд бол зохиогчийн эрхийн хэлбэрт объектэд бол аль нэг хэлбэрээр бол илэрхийлэгдэх боломжтой. За зохиогчийн эрхийн хамгаалагдах бүтээлүүдэд бол шинжлэх ухаан, уран зохиол, урлагийн, дүрслэх урлагийн, чимэглэх, хасрах урлаг, тайз чимэглэлийн бүтээл, програм хангавч, архитектурын бүтээл, уран баримл, уран барилга, бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт зэрэг одоо тухайн одоо дуу авиа бүхий дүрст бүтээл. За эсвэл одоо үүсмэл бүтээл байна тийм. Үүсмэл бүтээл гэдэг нь одоо альва нэг анхдагч одоо хин нэгэн этгээдийн одоо бүтээсэн бүтээл дээр туурвж одоо үүсэж байгаа бүтээл буюу одоо эсвэл одоо орчуулгын бүтээлүүд байж болно тийм. Зэрэг бүтээлүүд. За тэгээд материалын сонгон төвөрлөн байршуулах зэрэгээр одоо бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон ийм бүтээлүүд бол зохиогчийн эрхийн бүтээлд хамаардаг байна. За хамгаалагдахгүй бүтээлүүд гэж хамгаалагдахгүй бүтээлүүдэд нь бол одоо хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, захиргааны шийдвэр болон одоо хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг, шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг. За одоо мөн тухайн бүтээлийн одоо ямар нэгэн одоо компани одоо үйл ажиллагаа тий эсвэл одоо аливаа нэг үйлдэл одоо аливаа санаа одоо үндэсний зан заншил тий ардын урлагийн бүтээл, төрийн бэлэг тэмдэг, туг талбай, шагнал, одон тэмдэг зэрэг зүйлүүд бол зохиогчийн эрхэд хамгаалагдахгүй. За одоо жишээ нь одоо аливаа одоо санаа үйл ажиллагаа хамаардаггүй гэж тэгж штэ. Тэгэхээр одоо зохиогчийн эрхийн бүтээл нь одоо зөвхөн одоо санаа бодолд одоо сэтгэхүйд одоо байгаа бодит бус бүтээл нь одоо нийтийн хүртэл болоогүй байгаа учраас одоо хамгаалалтанд эрхийн эрх зүйн хамгаалалтанд одоо хамаарахгүй гэдэг байна. Аливаа нэг санаа нь одоо заавал бодит одоо бит болсон байх хэрэгтэй. За зохиогчийн эрх эдлэгтгээд нь одоо Монгол улсын иргэн, байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалгүй хүн, бусад улсын иргэн, 30 хоногийн дотор Монгол улсад бүтээл нийтэлсэн гадаадын иргэд бол зохиогчийн эрхийг эдлэгтгээдүүд байна. За зохиогчийн эдлэх эрхэд бол зохиогчийн эд хөрөнгийн эрх, эд хөрөнгийн бус амны эрх гэсэн ийм хоёр эрхийг эдлэнэ. За зохиогчийн эд хөрөнгийн эрхэд бол зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялагын эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэнэ. За бүтээл ашиглах онцгой эрх гэдэг нь одоо тухайн зохиогч бүтээл туурвагч маань тий зохиогчийн эрх эзэмшигч маань тухайн бүтээлийг захиран зарцуулах хэрэгтэй. Одоо түрээслэх, бусдад одоо лицензийн гэрээ байгуул эрхээ шилжүүлэгч гэдэг юм уу тий. Их зэргийн эрхүүдийг эдлэнэ. За эд хөрөнгийн бас амны эрхэд бол тухайн зохиогч бүтээлээ өөрийн болон зохиомол нууц нэрээр эсвэл нэргүүгээр нийтлэх хэрэгтэй. За зохиомол нууц нэрийг түүний зөвшөөрлгүй өөрчлөн задруулахыг бол хориглоно. За бүтээлээ нийтлэх эсвэл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах хэрэгтэй. Одоо нэрээ дурдуулах эрх бол тухайн бүтээл хуурж дуусаад бий болсноос хойш хязгааргүйгээр одоо нэрээ дурдуулах. Зохиогч нь өөрийн нэрээ дурдуулах хэрэгтэй байна. За мэдээж одоо тухайн бүтээлийн одоо зохиогчийн нэрийг зөвшөөрлгүйгээр альва арга хэлбэрээр хувиргах гажууд бол өөрчлөхийг хориглоно. За цаг хугацааны хязгааргүйгээр нэрээ дурдуулна. За энэ нь бол эдийн бус амны эрх. За бүтээл тавигдах шалгуур гэж байна. За зохиогчийн эрхийн бүтээл тавигдах шалгуурт бол оюуны бүтээлч хөдөлмөр одоо шингэсэн байхыг шаардна.
За одоо санаа бус, санаа бодлын илэрхийлэл байна. За бодит хэлбэрээр бүтээсэн байна. За одоо бодит хэлбэрт одоо аливаа нэг бүтээл нь зохиогч ирэх бүтээл нь одоо бодит хэлбэрт орсон. Бие даасан тийм шинж чанартай. Дахин одоо бүтээгдэх буюу одоо үүсмэл бүтээл одоо бий болох тийм шинж чанартай байх ёстой гэж үзэж байна. За зохиогчийн эрх болоо хамаарах эрхүүд одоо ямар эрх олгогдох вэ? За зохиогч нь одоо хүний өв залгамжлагч нь зохиогчийн эрхийн хуулийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалсан бүтээлийн тодорхой эрхийг эдлэнэ. Тэд бүтээлээ одоо ашиглах, хоорондоо зөвшөөрөлдсөн нөхцлөөр бусдад ашиглуулахыг зөвшөөрөх онцгой эрх. Бүтээлийн эрх эзэмшигч нь хэлбэрээр бүтээлийг одоо олшруулах, нийтийн хүртээл болгож одоо танилцуулах хэрэгтэй. Нэвт одоо тухайн зохиогчийн одоо эрхийн объектын бүтээлээ нэвтрүүлэх, өөр хэлэнд орчуулж хөрвүүлэх, роман тууж, кино зохиол болгох гэдэг өөрчлөн буулгах, хувиргахыг хориглох эсвэл зөвшөөрөх хэрэгтэй. За зохиогчийн эрхийн хугацаа бол бүтээлд хуурвж дууснаас хойш бол автоматар зохиогчийн эрх нь үүснэ. Хугацаа нь бол насан туршид болно. Нас барснаас хойш 50 жилийн хугацаанд зохиогчийн эрхийн хугацаанд 50 жилийн хугацаанд одоо насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд 40. Зохиогчийн эдийн бас баялагын эрхийн хугацаа бол хязгаарлагдахгүйгээр хамгаалагддаг. Зохиогч бүтээлээ зохиомол буюу нууц нэрээр эсвэл одоо нэргүүгээр нийтлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтлсэний дараа жилийн 1 сарын 1-ээс эхлэн 75 жилийн хугацаанд одоо хүчин төгөлдөр байна. Хамтын бүтээл буюу одоо бүтээлээ одоо хамтран зохиосон зохиогчийн эрх эзэмшигчд нь бол зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1-р сарын 1-ээс эхлэн 50 жилийн хугацаанд одоо За ер нь бол зохиогчийн эрхийн бүтээл насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хамаарна. Зохиогчийн эрхийн бүтээлийг одоо чөлөөтэй ашиглах. Зохиогчийн эрхийн бүтээлийг одоо ямар тохиолдолд чөлөөтэй ашиглаж болох вэ гэсэн хэсгийн талаар одоо яриа. Одоо шиг орлого олох зорилгогүйгээр хэвлэгдсэн бүтээлийн одоо ганц хувь олшруулах олшруулж ашиглаж болдог. Тэр нь бол одоо аливаа нэг номын санд ч байт юм уу те. Одоо эмтэрч гэмтсэн хувийг одоо сэргээж номын санд одоо архивжуулж эсвэл одоо боловсролын байгууллагуудад одоо лекцийн хичээлийн зориулалтаар зохиогчийн эрхийн бүтээлээс хуулбарлан ашиглаж болно. За энэ тохиолдолд бол одоо жишээ нь боловсролын байгууллагын лекцийн хичээлийн зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд багш нар бол сурагчдаа тухайн бүтээлийн их сурвалжийг буюу одоо зохиогчийн эрхийн эзэмшигч зохиогчдыг бол заавал одоо зохиогчдын нэрийг дурдж явахыг бол хүсэж байна. За мөн одоо хөгжмийн бүтээлүүд нь одоо альбан ёсны баяр ёслол одоо эсвэл одоо шашин одоо гашуудлын үед зэрэг ийм арга хэмжээний үеэр олон нийтэд одоо тоглох явдал бол хамаарна. За хэвлэлийн тайм бэлтгэх зорилгоор ашиглаж болдог байна. За хараа болон сонсголын сонгохтой хүмүүсийн хэрэгцээнд зориулж ашиглаж болно. За эрүү иргэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлаж болно. За болсон үйл явдлыг нийтэд мэдээлэлтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлж ашиглаж болдог. За мөн одоо тухайн одоо бүтээлийг ашиг орлого олох зорилгоор өөрийнхөө одоо хувьдаа ашиглах тохиолдолд зохиогчийн эрхийн зохиогчоос зөвшөөрөл авахгүйгээр ашиглаж болдог. Үүнээс одоо бусад тохиолдлуудад зохиогчийн эрх эзэмшигч буюу одоо өмчлөгч зохиогчоос нь зөвшөөрөл авч иж ашиглана. За зохиогчийн эрхийн бүтээсэн байдал гэж байна тийм. Зохиогчийн эрхийн бүтээсэн байдал нь бол одоо өөрөө санаачлан бүтээсэн, албан үүргийн дагуу бүтээсэн, захиалгын дагуу, албан үүргийн дагуу тойрсон байх юм бол зохиогч одоо ажил олгогчийн хоорондын харилцаа хөдөлмөрийн гэрээгээр болон албан бүтээлийг ашиглах нөхцөлийн тухай байгуулсан тусгай хэлцэл зэрэг гэрээгээр зохицуулдаг. За одоо хөдөлмөрийн гэрээгээр одоо хин нэг этгээд одоо эрх бүхий албан тушаалтан захирал нь одоо ажилтнаа үүрэг болгоод одоо альва нэг одоо зохиогчийн
объект үйлдвэрлэдэг компани ажил олгогч нь одоо ажилтнаа үүрэг болгоод тухайн бүтээлийг зохиосон байх юм бол зохиолсон байх юм бол одоо гүйцэтгүүлсэн байх. Зохиогчийн эрх эзэмшигч буюу өмчлөгч нь одоо ажил олгогч нь ажил олгогч нь зохиогчд албан бүтээлийг ашигласныхаа төлөө ажилтны хөдөлмөрийн ердийн хөлсийг нэмэгдүүлэх онцгой шагналыг төлөх ёстой байдаг. За захиалгын дагуу тойрсон бол зохиогчийн эрхийн захиалгын гэрээний халуудын эрх үүрэг нь бэлэн болсон бүтээлийг ашиглах зорилгоор шилжүүлэх тухай гэрээ. Зохиогч өөрт нь захиалсан ажлыг өөрөө бүтээх үүрэгтэй. Захиалагчийн шаардлагад нийцүүлж бүрэн хийж гүйцэтгсэн байх ёстой. Зохиогчийн эрхийн үнийн талуудыг өөрсдөө үзмжээрээ тодорхойлсон байна. За тэгээ гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч тал нь зохиогчийн эрхийн өмчлөгч нь байна. Захиаллагыг гүйцэтгсэн этгээд зохиогч нь нөгөө эдийн бас баялаг буюу амны эрхээ эдэлж зохиогчийн нэрээ дурдуулах хэрэгтэй. Тэгээд захиалагч тал нь бол бүтээл өмчлөгч нь байж болно. За зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэж байна. За бүтээлийн халдшгүй байдал болон зохиогчийн эдийн бас баялагын бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй. Эдгээр өвлөгчд өв залгамжлахаас татгалцсан буюу эдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол оюуны өмчийн газар нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлэх хэрэгтэй. За хууль зөрчсөн хүн хуулийн этгээдэд эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хууль заасан хариуцлагыг хүлээлгэнэ. За зохиогчийн эрхийн гэрчилгээ авах бүрдүүлэх материалыг 3W-ийг IPOMC.gov.mn гэсэн сайт руу манай зохиогчийн эрх болон оюуны өмчийн эрхийн хамгаалтаар мэдүүлж байгаа бүтээлүүдийг тухайн манай сайт руу ороод бүрдүүлэх материалын жагсаалтуудыг хараад өргөдлийн маягтыг татаж авч бүглэнэ. За зохиогчийн эрхийн өргөдлийн маягтыг компьютероор шивж бүглөөд хэвлээд авчирна. За бүтээлийн танилцуулга гэж зүйлийг авчирна. За бүтээлийн танилцуулгад бол бүтээлийн агуулга, бүтээц хэлбэр хэмжээ, зорилго, ач холбогдол зэргийг тусгасан тийм товч танилцуулгыг бичиж ирэх нь. За их бүтээл. За зохиогчийн эрхийг эзэмшигч мэдүүлэг гаргагчийн иргэний үнэлэхний хуулбар эсвэл хуулийн этгээд бол хуулийн этгээдийн гэрчлэгээний хуулбар бол авчирна. За гэрээ болон тодорхойлолтуудыг авчирна гэж. Энэ нь бол нөгөө тухайн зохиогчийн эрх зохиогчийн бүтээл тойрвсан бол тухайн бүтээлээ өөрөө санаачлан бүтээсэн үү эсвэл албан үүргийн дагуу тойрвсан уу, захиалгын дагуу тойрвсан уу? Хэрв албан үүргийн дагуу тойрвсан бол хөдөлмөрийн гэрээ бусад гэрээ хэлцлүүд захиалгаар тойрвсан бол захиалгын гэрээг хавсаргана. Өөрөө санаачлан бүтээсэн бол хэн нэгэн этгээд дээр тодорхойлт хэлбэлж авчрах нь тухайн зохиогч нь өөрөө зохиосон эцгийг нотолсон тийм тодорхойлтыг авчирна. За ажил үйлчилгээний хураамж төлнө. За ажил үйлчилгээний хураамж бол тэмдэгтийн хураамжтай нийлээд 32,500 төгрөгийн дотор бол ажил үйлчилгээний хураамжийг төлөөд та өөрийн сайн дурын үндсэн дээр зохиогчийн эрхийн гэрчилгээг оюуны өмчийн газраас бүртгэлжүүлж авч болно. За яагаад сайн дурын үндсэн дээр гэж байгаа гэхээр тухайн зохиогчийн эрхийн бүтээлд хуурвж дууснаас хойш зохиогчийн эрх нь автоматар зохиогчийн эрх үүсдэг. Тийм учраас тухайн зохиогч өөрийн зохиогчийн эрхийн гэрчилгээг сайн дурын үндсэн дээр өөрөө эсвэл зохиогчийн эрхийн гэрчилгээг оюуны өмчийн газарт бүртгэлжүүлж зохиогчийн гэрчилгээг авч болно. За аж үйлдвэрийн өмчийн хувьд болохоор нөгөө бүтээлийнхаа мэдүүлэгтээ анхдаг жогноогоо тогтоолгоод хайлтжуулалтын үндсэн дээр өөртөө мэдүүлж иж хайлтжуулалтын үндсэн дээр бүртгэх хэсэг шийдвэр гаргадаг бол зохиогчийн эрхийн хувьд өөртөө сайн дурын үндсэн дээр зохиогчийн эрхийн гэрчилгээг авч болно. Бүтээл нь автоматар зохиогчийн эрх нь үүсдэг учраас. За зохиогчийн эрхийн хувьд бол зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллага зохиогчийн эрхийн хуулийн дээр
байдаг. Одоо хамтын удирдлагын байгууллага бол гишүүнчлэлд үндэслэгдсэн ашигын төлөө бус одоо тийм иргэний нийгмийн байгууллага байдаг. За Монгол Улсын хувьд одоо хамтын удирдлагын байгууллагын тухай заалтыг 93 оны зохиогч иргэний тухай хуульд анхудаа оруулж өгсөн байдаг. За хамтын удирдлагын байгууллага нь бол зохиогчийн эд хөрөнгийн эрхийг хамтын үндсэн дээр удирдах байгууллага байдаг. Одоо хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрх болон хамаарах эрхийг эзэмшигчид өөрсдийн одоо эрхийг ганцаарчилж хэрэгжүүлэхэд одоо төвөгтэй болсон тохиолдолд эдгээр эрхийг одоо хэрэгжүүлэх зорилгоор байгуулагддаг. Энд бол одоо радио, телевизээр нийтэд тоглох, дуу аваа бүхэл дүрст бичлэгээр одоо дахин үйлдвэрлэх мэт бүтээлүүд одоо хамтын удирдлагын байгууллагын бүтээл төрөгчд одоо хамаардаг. За хамтын удирдлагын байгууллага одоо бүтээлийг нь ашиглуулах талаар одоо гишүүтэй гэрээ байгуулна. Бүтээл ашиглах иргэн аж ахуй нэгж байгууллагатай гишүүний нэрийн өмнөөс одоо гэрээ байгуулах, оюуны өмчийн газартай хамтарч бүтээл ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, бүтээл ашиглуулсны төлбөр хураах, гишүүдэд хуваарлах, гишүүдийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу оюуны өмчийн газартай хамтарч шалгалтыг холбогдох арга хэмжээ авах ийм одоо энэний нийгмийн байгууллага байгаа. За зохиогчийн эрхийн одоо эрх зүйн актуудын талаар одоо зүрдээ одоо энд бол оюуны өмчийн тухай хууль байна. За мөн зохиогчийн эрх болон түүнд хамаарахын тухай хууль, олон улсын гэрээ конвенцууд байна. За зохиогчийн эрхийн тухай хууль бол 1993 онд анх одоо батлагдсан. Тэгээ 2006 онд шинжилсэн найруулга ороод одоо 2021 онд одоо 20 онд улсын хурлд өргөн баригдаад 21 онд одоо хилцүүлгийн шатанд явж байна. Ашигласан их сурвалжуудыг дуурьдж байна. За анхаарал тавьсан баярлалаа. Эртнээс намын дарда баярлалаа. За бидний лайвыг үзэж байгаа үзэгчдэд дахиад сануулж хэлэхэд манад бол одоо 4-р сарын туршид бол эх орон судалтаа бол үндэсний үйлдвэрлэл 2021 гэсэн захим үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа. Expo Mongolia Org гэсэн сайтад та бүхэн ороод өөрсдөө аж ахуйн нэгжээ бүртгүүлээд үн төлбөргүйгээр аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээс устгах боломжтой байгаа. Энэ үзэсгэлэн худалдааны бүрэн бид нар тогтмол бол захимаар семинар хэлцүүлгүүдийг бол зохион байгуулж байгаа. Өнөөдрийн маань хэлцүүлгүүд оюуны өмчтэй холбоотой сэдвэр бол явагдаж байгаа юм. За манай итгэгчдтэй холбоотой асуултууд бол манай үзэж байгаа хүмүүсээс маань ирсэн байна. За эхний итгэгчээс ирсэн асуултуудаас би дамжуулаад дуртаах. За итгэгч оюун цэцнээс бол за эхний эзэнт худалдаа ажилтны танхимаас ийм асуулт ирсэн байна. Бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар хоёрын ялгаа юу вэ? Шинэ бүтээл, ашигтай загвар хоёрын ялгаа юу вэ гэсэн асуулт байна. Түрүүний ихтгэл дээр гарсан те бүтээгдэхүүний загвар бол бүтээгдэхүүний гадаад хэлбэр хийц дизайнд хамаарч байдаг. Ашигтай загвар бол арга ажиллагаа, техникийн шийдэл хамаарч байдаг. Аливаа нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн. Тэгэхээр энэ хоёр маань ийм хоёр ялгаатай объект байгаа. За түрүүн бас миний ихтгэл дээр дурдсан ашигтай загвар бол гэдэг хоёрын ялгааг би харуулсан тийм. Шинэ бүтээл бол үндсэн 3 түвшин шалгуурыг хангаж шинэ бүтээл болдог. За ашигтай загвар маань бол миний патент буюу шинэ бүтээлийн төвшин хангах гэсэн шалгуурыг бол хэрэглэдэггүй ашигтай загвар. Бүтээл болон одоо шинэ бүтээл болохгүй байж болно. Зарим арга ажиллагаа техникийн жижиг шийдэл хийсэн тохиолдолд энэ маань ашигтай загвараар хамгаалуулж болдог байгаа. Баярлалаа. За бас Чаданбаашир базар гэсэн сонсогчоос ирсэн асуулт нь хөдөө орон нутгийн иргэд газар зүйн заалт гэдэгт юу хамаарч болох вэ? Жишээ татаж нэг бүтээгдэхүүн нэрлээд тайлбарлаад өгөөч гэсэн байна. За газар зүйн заалт маань одоо тухайн одоо бүс нутгийн хүмүүсийн дадал заншил цаг ууртай холбоотой тэрнээ бүр салшгүй холбоотой тийм онцлог өрмөс шин чанарыг одоо хамгаалсан хадгалсан бүтээгдэхүүн байдаг. За жишээ нь одоо манай сайхны айраг гэж байгаа. Энэ сайхан сумын нутаг маань өөрөө одоо тийм онцлог өрмөц цаг уурын өмөрөц онцлог юм уу одоо тэр өв сургамлын онцлогоор шалтгаалаад сайхан сумын айраг маань тийм онцлог гарч идэг байгаа. Тэгэхээр сайхан сумын нутагт одоо амьдардаг хүмүүс өөрсдөө нийлээд холбоо байгуулад газар зүйн заалтаа бүртгүүлээд энэ газар зүйн заалтын нэрийн дор сайхны айргаа одоо илүү өндөр үн хүргэх юм уу илүү одоо чанартай бүтээгдэхүүн зарах боломжийг бол хэрэглэгчдэд олгож идэг. Газар зүйн заалтын маань онцлог яг ийм байж идэг. Одоо тухайн бүсийн нэр юм уу одоо бүтээгдэхүүнийхаа нэртэй газар зүйн зарт маань хосолсон хэлбэрээр бүртгэгддэг байхгүй юу? Тэгээд жишээ нь одоо улсын цэцэрэг
сайхны айрыг одоо манай сүүлийн үед нөгөө гадны тэмдгүүдч бүрдэж байгаа шампань дарсан мөн одоо Кока Красная гэдэг одоо аршаан гэх мэт энэ нь бол байгаль цаг уурынхаа нөхцөл тэр нутгийнхаа одоо нутаг дэвсгэрийн байгаль цаг уурын нөхцөлтэй салшгүй холбоотой ийм бүтээгдэхүүн хэрэв хөдөө орон нутагт байх юм бол хөдөө орон нутгийн иргэд өөрсдөө холбоо байгуулад энэ газар зүйн залтаа оюун эмчийн газар бүртгүүлээд энийг ашиглаж болно. Баярлалаа. Ер нь үзэгчд маань нэлээд төгөөмөд асуултууд байна л та нөө. Энэ талаар бас мэдээлэлүүд их дутмаг байдаг юм шиг байна. Ер нь энэ дээр одоо ямар нэгэн одоо мэдээлэл нэмж авъя гэвэл ямар дугаараар яаж хийцэх вэ гэдэг асуулт байна. За мэдээллийг бол манай оюун эмчийн газар вебсайт байж байгаа. За эндээс ороод бол яг ер нь бол манай вебсайтууд бол зөвхөн үндэсний гэхгүй олон улсын бүхэл одоо мэдээллүүдийг оюун эмчтэй хамаарах бүхэл мэдээллүүдийг одоо багтаасан байдаг. За мөн одоо оюун эмчийн газрын хэлтэс бус бүрээр одоо мэдээллийн утас ажиллаж байгаа. За бүрийн нуцаар бол мэдээлэл авч болно. Манай бүртгэлийн мэргэжлэнүүтэй холбогдоод бас авч болно. За ер нь бол яг гол мэдээлэл авсан юм манай оюун эмчийн газар мэдээллийн сайтыг сайн орж судлаарай л гэж хэлмээр байна. Намаа нэмэх юм. Өөрчлөлтч номын дээрээс асуултууд ирсэн байна. За зохиогчийн эрхийн тухай шинжилсэн хуулийн шинжилсэн найруулга өнөөдөр хэлцээр болсон байна. Энэхүү шинэ найруулга зохиогчийн эрхийн ерөнхий агуулга хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуулт ирсэн байна. Хуулийн тал дээр би одоо хариу мэдэгдмээр байна. Одоо яг би одоо яг зохиогчийн эрхийн хуулийн энэ дээр ажлын хэсэг дээр орж ажиллаад байгаа учраас би уучлаарай би хүний асуултанд би эргээд хариу мэдэгдэж болох болов. За тэр түрүүний хэлсэн сайтаас ороод мэдээлэл авах боломжтой бай тээ. Тийм ер нь яг одоо өнөөдөр 15 цаг зохиогчийн эрхийн шинжилсэн найруулгын хуулийн хэлэлцүүлэг одоо Zoom хэлбэрээр явагдах гэж байна. Та одоо саналаа болон одоо оролцогч нар би дараа нь мэдээллийг би энэ сайтнд руу эсвэл одоо мэдээллийн ажилтан руу бас хийгээд явуулчих болж байна. Баярлалаа. Бас нэг асуулт ирсэн байна. Мэдээлэл технологийн бүх салбарын мэдээлэл танай байгууллага дээр очиж байгаа юу? Очиж байгаа гэсэн мэдээлэлсэн өгч байна. Мэдээлэл технологийн салбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Сонирхол татгаар шинэ тест байвал хуваалцаач гэсэн байна. Таны мэдхийн асуулт байгаа шүү байна. За ковидын нөхцөл байдлаас одоо шалтгаалаад сүүлийн үед бол зохиогчийн эрхийн мэдүүлгүүд бол болцоо програм хангамжийн мэдүүлгүүд мэдүүлэгдэж байгаа. За одоо аливаа бусад зүйлүүд бүгдээр одоо захим хэлбэр шилжиж байгаа үднээс одоо програм хангамж мэдүүлж байна. Баярлалаа. Бас нэг асуулт байна. Манай эсвэгчээс оюуны өмчийн бүртгэл тэдгээртэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэсэн асуулт ирсэн байна. За зохиогчийн эрхийн хувьд бол түрүүнд дурдсан те манай сайт руу ороод 3W-цэг IPOM.gov.mn сайт руу ороод үргэлжлэлийн маягт татаж авна. За бүрдүүлэх материалууд нь байж байгаа. За мөн одоо зохиогчийн хайлтын одоо бас систем байж байгаа сайтн дээр одоо постууд байж байгаа. За одоогийн байдлаар бол 12658 бүтээл бол зохиогчийн эрхийн сайн дурын зохиогчийн эрхийн гэрчлэгээ олгогдсон байна. За тэгээд бүрдүүлэх материалуудын жагсаалтыг сайтнаас аваад манай сайтаас сайн мэдээллүүдийг бас авч болно шүү. За баярлалаа. За манай үзэгчдээс өнөөдөр нэмэлтээр асуулт байна. Дараа болтойхон дамжуулаад саягаар коммент хийгч болж байгаа шүү. За зарим асуултуудаас уншаа. Судалгааны хүрээлэн өөр байгууллагын захиалгын дагуу сумын ой менежментийн төлөвлөгөө боловсруулах загвар гаргасан бол зохиогчийн эрх авч болох уу гэсэн асуултыг тавьсан байна. Захиалгын дагуу
Захиалгын гэрээн дээр одоо юу гэж тусгасан бэ? Захиалгын гэрээн дээр захиалагч тал нь одоо зохиогчийн эрхээ эзэмшнэ гэж заасан бол одоо захиалагч тал нь зохиогчийн эрхээ эзэмшээд судалгааны хүрээлэн өөрсдөө одоо зохиогчд одоо нэрээ дурдвар зохиогчийн эрхийн гэрчилгээг тухайн менежмент төлөвлөгөө судалгааны ажлын бүтээл талаас нь гэрчилгээ бол авч болно. За зохиогчийн эрхийн гэрчлэгийн мэдүүлэг өгөөд хэд хоног хүлээж гэрчлэгээ гаргадаг вэ гэсэн асуулт байна. За мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор зохиогчийн эрхийн гэрчилгээ гаргадаг байна. Мөн асуулт ирсэн. Гадаадын хүүхдийн ном орчуулж гаргая гэвэл зохиогч нь нас орсон бол Монгол шууд хийж болох уу гэж байна. Хүүхдийн зохиол тий. Гадаадын хүүхдийн ном орчуулж гаргая гэсэн байна. За тухайн орныхон зохицуулалтанд нас одоо залгамжлалаар хэрэг одоо өв залгамжлалын гэрэлтэй байх юм бол тухайн өв залгамжлал буюу одоо асрын хамгаалагчаас нь зөвшөөрөл авч ээж за Монгол орчуулж одоо хэвлэх хэрэг нэгдэндээ. Энэ түрүүн бас хүмүүс асууж тавхан тайлбарласан дахиад нэг тайлбарлаад өгөх. Газар зүйн байрлалаар бүртгүүлснээр ямар ашигтай вэ гэсэн асуултыг тавьсан байна. Газар зүйн залтыг бол хуулийн эрхлээд эзэмшдэг. За холбоо нийгэмлэг байгууллага эзэмших болц одоо манай хуулийн дагуу. За ингэснээр болохоор та зах зээлд бүтээгдэхүүнээ нэмэн үртгэр гарах боломжийг олгож байдаг юм. Газар зүйн залтын хөдөө орон нутгийг бол бас дэмжих зорилгоор газар зүйн залтыг энэ бүртгэх процесс манай хуульд орсон байдаг. За газар зүйн залт бол гадаад орнуудын одоо жишээнээс үзэхэд жишээ нь газар зүйн залтай бүтээгдэхүүн энгийн бүтээгдэхүүнээс илүү нэмэн өртөг шингээж өртөг өндөртэй байдаг. За тийм газар зүйн залтай бүтээгдэхүүнийг мөн хэрэглэгчид одоо чанартай бүтээгдэхүүн гэдэг утгаараа хөдлөж авах дуртай байдаг. Тэгэхээр та өөрийнхөө зах зээлийг хөгжүүлэх мөн одоо хөдөө орон нутгаас сурталчлах, хөдөөгийн хөгжлийг дэмжих гэдэг газар зүйн залт маань өөрөө юм олон давуу талтай байдаг. Баярлалаа. За мөн нэг асуулт ирсэн байна. Логонд хамаарах бараа үйлчлэлийн жигсаалтад байхгүй бүтээгдэхүүнийг яах ёстой вэ? За барааны тэмдэгт хамаарах бараа үйлчлэлийн жигсаалт байхгүй бүтээгдэхүүн гэж байхгүй. Ер нь бол бид нар дэлхий дээр байгаа бүх бараа үйлчлэгийг ер нь бол интернетийн ангиллал буюу нийцийн гэрээгээр зохицуулж өгсөн байж байгаа. Хэрвээ таны яг тодорхой үг нь байхгүй ч болно. Ижил төсөөтэй одоо үгээр юм уу одоо бүтээгдэхүүн үйлчилгээгээр орлуулж болно. За хэрвээ манай түрүүн миний дурдсан нэг л ихтгэл бас MJS буюу бараа үйлчлэгийн жигсаалтыг одоо хэрхэн хайх, жигсаалтыг яаж олох, бараа үйлчлэгэнд хамаарах одоо ямар бараа үйлчлэгэнд таны бүтээгдэхүүн хамаарч байгааг олдог юм хайлтын систем байж байгаа. Манай вебсайт дээр байж байгаа. MJS гэх бараа үйлчлэгийн менежер. Энэ рүү ороод та өөрөө одоо хайлт хийхдээ зөвхөн монголоор хайхаас гадна гадаадын олон орны хэл дээр хайж болно. Та одоо жишээ нь таны бүтээгдэхүүн монгол хэл дээр олдохгүй бол англи хэл дээр одоо олоод энийг орчуулад одоо бараа үйлчлэгийнхаа жигсаалтанд оруулж болно. За баярлалаа. За зохиогчийн эрхтэй холбоотой нэг асуулт ирсэн байна. Зохиогчийн эрх зөрчигдөж байсан тохиолдолд би юу жишээ байвал хэлж өгөөч гэсэн байна. За зохиогчийн эрхийн хувьд бол одоо маш их зөрчил гардаг л да. Тухайн зохиогч одоо эрх эзэмшигчээс зөвшөөрөл авахгүй одоо хэвлэн их одоо тий интернетэд байршуулах зэрэг тийм зөрчлүүд бол гардаг. За кино одоо уран бүтээл дүрслэх одоо дүрс бүтээлд тойрдог хүмүүс одоо тухайн зохиолоо бүтээлээ интернетэд байрлуулснаар бас одоо Facebook энтерт одоо байрлуулснаар бас өөртөө бас зохиогчийн эрхийг бас одоо зөрчиж яадаг одоо яг тодорхой жишээ гэхээр би одоо санах байна. За тийм байна. За баярлалаа. Манай лайвчлыг үзэж байгаа үзэгчид маань бичлэгийнхаа коммент хэсэгт асуултуудаа бичиж болж байгаа шүү. Биднээс онлайнаар одоо уншаад асуултуудынхаа хариултыг энд шууд өгөөд явж байгаа шүү. Тэгэхээр мэдээллийн чанартай үзэгчдээр ярилаад хүнсэлтэй аж ахуйн яамнаас бол электрон судалтай бол үндэсний үйлдвэрлэл 2020 цахим үйлчлэлийн удирдлага зохион байгуулж байгаа. Үзэсгэлэн маань 4 сарыг дуустал
үргэлжлэх юм байгаа. Энд бол аж ахуйн нэгжүүд маань Expo Mongolia .org гэсэн сайтд бол мөн төлбөргүйгээр бол бараа бүтээгдэхүүн аж ахуйн нэгжээ бол туслах боломжтой. За энэ хүрээнд бол бид нар бол тогтмол одоо аж ахуйн нэгж байгууллага иргэдэд бол мэдээлэл зорилгоор хэлцүүлэг семинаруудыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн манай семинар бол шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, зохиогч эрхийн тухай бол оюуны өмчийн газрын холбогдох халбан шаардлагуудыг өөрж оролцуулсан байгаа. Дараагийн манай семинарын 4 сарын 9-ний өдөр болон эндээ бол олон улсын чанар стандарт, экспортын болон цахим хөдөлгөөний талаар бол явуулах байгаа. Та бүхэн бол энэ түрүүний миний дурдсан Expo Mongolia .org сайтад бүртгүүлснээр энд бол одоо энэ манай цахим хөдөлгөөн цахим семинар хэлцүүлгүүдийн хөтөлбөрүүдийг бол авч энэхүү дагуу оролцоо явах боломжтой байгаа шүү. За манай үзэгчдээс маань нэмэлтээр асуулт байна уу? Одоо дэлгэцэн дээр бол таагаад бол манай их орон судалтай судалгааны маань нислэнгийн сайтыг бол харуулж байна. Expo Mongolia .org гэдэг. Энд бол таахан аж ахуйн нэгжүүд болон төрийн худалдаа авалт гэдэг төрийн өмчт компаниуд болон төрийн байгууллагууд бол бүртгүүлсэн байдаг. Үзэсгэлэнтэй нь бол бүх аж ахуйн нэгжүүдийн өөрийн гэсэн худалдааны лангуунуудтай байгаа. Лангуунуудад жишээ нь одоо авах юм бол аж ахуйн нэгжийн маань танилцуулга, бараа бүтээгдэхүүнүүд, аж ахуйн нэгж өөрийнхөө тухай танилцуулгыг бол энэ хэсэгт оруулж болно. Холбоо барих хаяг байгаа. За тэгээ бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалт үнийн саналууд бол байгаа. Эндээс бол та бүхэн бол аж ахуйн нэгжээс үн төлбөрөөгөө сурлах боломжтой. Бараа бүтээгдэхүүн худалдаа авагч аж ахуйн нэгжүүд бол бараа бүтээгдэхүүнээ эндээс сонгох боломжтой байгаа шүү. Аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагааныхаа чиглэлээр бол багцлагдсан байгаа. За энэ таахан дэлгэцэн харагдаж байна. Энэ мөн компани олгоо үйлдвэрлэл худалдаагаар таньсан байгууллага байна. За нэмэлтээр асуулт ирэх байгаа тул өнөөдрийнхөө хурдлыг өндөрлөе. Сэтгэл тавьж оролцсон хоёр хэлбэгчтэй баярлалаа. Та бүхнийгээ цаашдаа ажил үйлснэ амжилт хүсье. За баярлалаа. Манай хурд оролцсон лайв үзэгчид одоо оролцогчдоо дараагийн манай семинар хэлцүүлэг маань 4 сарын 9-ний өдөр мөн энэ цагтаа эхлэх болно шүү. Та бүхэн идэвхтэй оролцоорой гэж хүсье. За баярлалаа.